хамгийн гол үнд зүйл нь хэрэглэгчтэйгээ нэг талд суугаад гараа бариад хоёулаа тэрийг хий гэж байгаа. Тэр л мөн чанар нь гэж бодож байна. Яаж яг амжилтад хүрэх вэ гэдэг дээр хүмүүсийн бодох айцууд юу ажиллах вэ тэрийг ирэмбэлж байгаа. Хүмүүст аль болох ингээд ихтгэл найдвар төрүүлэх хүч байдлаар контентуудаа гаргая гэж бодсон. Одоо хаач дахиж зарлахааргүй ийм хямдралтай үнээр авч болно гэдгийг илэрхийлж байгаа. Бидний фильтр дотоодосоо нийлүүлээд дараа нь солиод гэж болно. Одоо Xiaomi ч юм уу өөр гадны юмуд бол гаднаасаа л худалдаж байгаа. Дээрээс нь пластик, дээрээс нь нэг гаднаас муухагаар хэлвэл хог авчрал хог болгоно гэсэн үг байхгүй. Пластикийг дахин боловсруулдаг юм манад байхгүй учраас бүр цэвэр хог болно. Худалдан авалтаараа өөр бас юм худалдан авалт хийх боломжгүй цэцэрлэг хүүхдүүдэд яг дахиад нэг юм агаар цэвэршүүлэгч өгөх тэр боломжийг олохыг одоо энэ агарын бохирдолд маш эмзэг бүлгүүд рүүгээ шууд аль болох илүү хөнгөлөе гэдэг тэр стратегийнхаа дагуу энэ краудфандингээр цэвэр агаартай өвөлт одоо фандиагийн төслийнхөө үеэр цэцэрлэгүүдэд бүх 10% хандилнаа цэцэрлэг хүүхэд хамгаалах төв эсвэл сургууль гэх. Тэгээ бид нэр өнгөрсөн жил нэг хүүхэд хамгааллын төв, 2 цэцэрлэгийн танхимуудад нэг юм 14 140 гэдэг чинь 14 девайс одоо хөргүүлсэн гэсэн.